Сайн байцгаана уу? Камжаа ТV байна. Нэлийн дээр үед би Анна Бүтээхэн гэдэг залилангийн хэргийн талаар ярьжсэн. Америкийн Нью-Йорк хотод Анна гэх эмэгтэй баян өв залгамжлагчийн дүрээр хүмүүсийг хуурч мэхэлж байсан талаар ярьжсэн бол өнөөдрийн хэргийн хувьд Австралийн шуугилсан алдартай залилагч Белл Гибсний талаар ярихаар бэлдлээ. Бүр энэ хэргийн талаар Netflix дээр Apple Cider Vinegar буюу алюминий цуу гэдэг нэртэй баримтат кино хүртэл хийгдсэн байгаа. Хэргийн талаар сонсох явцдаа яагаад ийм нэр өгснийг нь та бүхэн маань бас анзаарах бах. Netflix-ийнхаа кинон дээрээ энэ хэрэг нэлээд хэтрүүлэгтэй орсон гэж хүмүүс ярьжсэн болохоор яг бодит болсон агуулгаар нь Белл Гибсний хэргийг яриа гэж бодлоо. За Аннагийн залингийн хэргийг бодоход энэ Белл Гибсний лувр үнэхээр хүйтэн сэтгэлтэй хүний арьс нөмөрсөн чөтгөрийн хийх үйлдэлгээд хүмүүс маш их үзэн ядаж энэ хоёр дуйлан тарсан луврчдыг харьцуулж их ярьж байгаа. Анна бол мөн гэхдээ баян тансаг хүмүүсийг өөрийнхөө бай болгож тэдний дунд орох гэж лувр хийдэг байсан бол өнөөдрийн ярих Белл Гибс нь болохоор үхэлтэй нүүр тулаад 1 хоног 1 сар ч болтугай илүү амьдрах юмсан гэсэн туйлын хүсэлтэй өвчтөө хүмүүсийг байга болгож лувр хийсэн үнэхээр аимшигт эмэгтэй байгаа. За энэ Белл Гибс нь 1991 оны 10 сарын 8-нд Австралид төрсөн. Аав нь ямар хүн байдаг талаар огт мэдээлэл байхгүй тодорхой биш. Белл өөрөө ч сайн мэдтгүү харж байгаагүй юм байна. Багасаа ээжтэйгээ ахтайгаа гуруулан амьдарч ирсэн. Беллийн өөрийнх нь яриагаар бол ээж нь биеийг байнга хөшөж булчнаа нь хатуурдаг тийм эмгэгтэй, харин ах нь аутизмтай учраас 5-6 настайгаасаа л эхлээд гэр цэвэрлэх, хоол хийх, ойр зуур дэлгүүр гарч хүнсээ цуглуулах гээд гэрийн бүх ажлыг бие дааж ганцаараа хийж эхэлсэн гэж өөрөө ярьж явдаг байсан. Ингээд багаасаа хүнд хариуцлага өөрч бараг л өрх гэрээ толгойлж авсан учраас энэ байдлаасаа залхсан Белл 12 настайдаа гэрээсээ зогтсон байгаа. Эргэн тойрны хүмүүстэй би тэр үед найзуудынхаараа хоног төгрүүлдэг байсан гэсэн боловч яг үнэндээ 12 настайдаа гэрээсээ яваад гэрээс нь холгүй амьдардаг нэг хижээл насны эрэгтэй гэрт очиж хамт амьдарч байсан нь ил болсон. Сүүлд бүх хэрэг явдал мандсны дараа хүмүүс ер нь яахлаараа хар багаас нь гэрээ ажил хийлгээд дээрээс нь дөнгөж 12 настай хүүхдээ хараа хяналтгүй тэнэж явж байгааг нь зөвшөөрч чаддаг байна. Беллийн ээж нь бас их асуудалтай хүн байх шиг байна гэсэн яриа гарахад Беллийн ээж өөрөө гарч ирж мэдэгдэл хийсэн. Тэр мэдэгдэлтэй Белл намайг болон ахыгаа хөшдөг эмгэгтэй, аутизмтай гэрийн ажил хийлэгдэг байсан гэж яриад байгаа. Энэ бүх зүйл нь бол худлаа. Бид нэр бүгдээрээ эрүүл сарвал хүмүүс. Беллэр би нэг аягч угаалгач байсан удаа байхгүй. Ер нь дураараа үгэнд ордоггүй дандаа асуудал тарьж явдаг хүүхэд байсан. Өөрөө гэрээсээ явна гэхээр нь үнэхээр хориглож дийлэхгүй залхаад өөрөөр нь явуулсан гэж хэлдэг. Беллийн ах нэг хүртэл гарч ирээд ээж минь хэлж байгаа бүгдээрээ үнэн. Би яагаад дүүгээ ийм худлаа зүйл яриад намайг өвчтөе, аутизмтай болгоод яриад байдгийг одоо хүртэл ойлгодгүй гэж хэлсэн байгаа. Белл ахлах сургуулаа дундаас нь гарсан ч сурч авах хугацаанд үе тэнгийнхнийхээ дунд худалчаараа алдартай хүүхэд байсан. Дандаа бие махбодтой холбоотой өвчин зовлон ярьж манай ээж намайг үрж хилжүүлэн суулгуулж төрүүлсэн. Би тэдэн настайдаа зүрхний шигдээс болж исэн. Өнгөрсөн амралтын өдрөөр хүртэл ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн. 14 настай байхдаа би тархины хавдартай дээрээс нь аимшигтай гэмт хэргийн гэрч болцсон. Одоо цагдаагийн хамгаалалтанд байгаа гэх мэтээр огт болж байгаагүй зүйлийг байнга ярьж авдаг байсан байгаа. Яг хүүхэд байхад бол бусдын анхаарлын төвд байхыг хүссэндээ ч юм уу ямар нэгэн байдлаар баг зэргийн худлаа ярих тохиолдол байж болох ч гэсэн Беллийн ярьж авдаг байсан зүйлс арай ноцтой хүнд байгаа нь бол харагдаж байгаа. Белл 17 настайдаа сургуулаа хаяад амьдардаг хотынхоо эсрэг зүгийн хамгийн захад байх машинаар бол 45 цаг яваад хүрэх Перт гэдэг газар руу ганцаараа нүүж даатгалын компанид оператораар ажилд орсон. Энд ирээд найз нөхөд багтай байсан болоод ч тэрөө ихэнх цагаа интернет ухаж сошиал орчинд өнгөрөөдөг болсноос гадна үсээ тас хараар будаад шивээс персинг хийлгэж нэлийн ширүүн стилийн имижтэй болж өөрчлөгдсөн. Сошиал орчинд зүгээр нэг зураг пост оруулах биш, бүр өдөр бүр тохиолдсон хувийн амьдралаа яг л өдрийн тэмдэглэл хөтлж байгаа юм шиг урт нийтлэлүүдийг бичиж оруулах болсон. Энэ бүхэн нь эхэндээ тийм ч их хандлтгүй байжгаад Беллийн 2009 оны 5 сард бичсэн нэг тэмдэглэл нь гинэт их хэмжээний хандлтыг авч маш олон хүмүүсийн анхаарлыг татаж чадсан байгаа. Тухайн тэмдэглэлийг нь тэр чигт нь уншиж өгөх юм бол сайн уу найз нараа, би яг одоо эмнэлгийн орон дээрээс энэхүү тэмдэглэлээ бичиж байна. Та
Та нар санаж байгаа бол би хэд хоногийн өмнө толгой маань гинэт хүчтэй өвдөж юм сайн харагдахгүй байгаа талаараа оруулж ясан дүүргийнхаа эмнэлэгт очиод үзүүлэхэд эмч хит их стресснээс болоод ийм шинж тэмдэг илэрч байгаамаа гэд бичиж өгсөн эмийг нь уусан боловч ямар ч үр дүн гарахгүй бүр гадаа явж байхдаа ухаан алдаж унсан. Та нар илүү том эмнэлэг яваад үзгэсэн сэтгэгдэл бичснээ дагуу өөр эмнэлэгт очиж үзүүлэхэд Марк Джонс гэдэг эмчдэр шинжилгээг үзсэн чинь би тархины хор тавтартай болсон гэдгээ бас дээрээс нь зүрхний асуудалтай болсноо мэдсэн. Гэсэн энэ бичвэр нь маш олон хүнд хүрч хүмүүс ийм залуухан хөөрхөн эмэгтэй яагаад тийм хүнд өвчин тусдаг байна гэд өрөвдөж тайвшруулж чин сэтгэлийн урмын үгсийг илгээжсэн. Гэхдээ Марк Джонс гэдэг эмчч бодит амьдрал дээр огт байдаггүй Бэйлийн бичсэн энэ зүйлс нь бүгд худлаа. Ингээд олон нийтийн анхаарлын төвд орсон байл хэд хоногийн дараа би зүрхний хаалгаанд орох ёстой болсон. Гэхдээ хаалгааны зардал хэтэрхий өндөр болохоор яах ёстойгоо сайн мэдэхгүй байна гэж бичиж яснаа 1 сарын дараа найз нараа би хаалгаанд орсон. Гэхдээ тийм ч амжилттай болоогүй бүр хаалгааны явцад 3 минутын турш зүрх маань зогсож зүрхний цахилгаан аппаратын тусламжтайгаар л амьд үлдэж чадлаа. Та нартаа одоо болсон явдлыг ингээд бичиж суугаа минь ёстой. Гайхамшигт гэж энэ байдаг бах та гэж бичиж энэ бүх луйврын түүх эхэлсэн байгаа. Сошиал ертөнцид Бэл тархины хорт тавтартайгаа тэмцэж байгаа маш дайчин, хатуужилтай, залуухан эмэгтэй гэдгээрээ алдартай болж өдөр бүр өөрийн эмчилгээний үйл явцын талаар бичдэг болсон. 2009 оны 7 сард 18 нас хүрдэг жилдээ эмчийнхээ зөвлөснөө дагуу Мельбурн руу нүүхээр боллоо гэдгээ зарлаад тэнд нүүж очсныхоо дараа нөгөө тас хар үстэй, баг зэрэг рок стилтэй байсан Бэл илүү ажил хэрэгч, эмэгтэйлэг, зөөлөн төрхийг өөртөө бий болгож бүр танигдахын аргагүй шаргал үст болж өөрчлөгдсөн. Дээрээс нь найз залуутайч болж хүүхэдтэй болсон байгаа. Найз залуутайгаа харилцаа муутай байсан болохоор хүү Оливерээ төрүүлээд удаагүй хосууд салцгаасан ч хүүгээ төрүүлсний дараа хорт тавдартайгаа тэмцэгч ганц бие ээжгээд бүрч алдартай болж эхэлсэн. Бэйлийн бичвэрүүдийг хайж олж уншдаг хүмүүс улам ихсэж, Бэйл уншигчдаа өвчин маань улам хүндэрч, надад амьдрах хугацаа ердөө 4 сар орчим үлдсэн гэдгээ мэдлээ. Гэхдээ би хүүгийнхаа төлөө энэ өвчнөтэйгөө эцээ хүртэл тэмцэх болно гэж мэдгцэн. Энэ мэдээлэлээ хийснээс 2 сарын дараа Facebook дээрээ найзуудаа гинти мэдээ дуулгахдаа таатай байна. Би эмнэлгээс надад үзүүлж байгаа бүх эмчилгээгээ албан ёсоор зогсоохоор шийдсэн. Ийм хүчтэй туяа эмчилгээ, эмийн эмчилгээ, шинжлэх ухааны арга барил надад огт таарахгүй үр дүнгүй байна. Гэхдээ би хүүгийнхаа төлөө амьдрах ёстой. Би өнөөдрөөс эхлээд байгалийн уламжлалт аргаар өөрийгөө эмчлэх болно гэсэн байгаа. Австралид Джессика Эйнскоф гээд маш алдартай эмэгтэй байсан байна. Хүмүүс Бэйлийг ер нь энэ эмэгтэйг дуурайсан байх гэж харддаг. Энэ Джессика гэдэг эмэгтэй Бэйлийн хэрэг гарахаас бүр өмнө 2008 онд буюу дөнгөж 23 наснда маш ховор төрлийн зөөлөн эдийн хор тавдраар өвчилж дөрвөн мөчөө тайруулах ёстой гэсэн оншоор онцлогдсон боловч би хөл гараа тайруулж чадахгүй гэд эмчилгээгээ зогсоогоод химийн бус байгалийн эрүүл аргаар өөрийгөө эмчилнэ гэд цэвэр шүүс, детокс, биеийн шимэгчээ цэвэрлэх, гидсний клизм зэрэг янз бүрийн гэрийн уламжлалт аргаар өөрийгөө эмчилж өөрийгөө үнэхээр эрүүл болж ийн гэж итгэдэг байсан хүн байгаа. Яг тэр амьдралаараа ном гаргаж нэлээд алдартай болсон ч харамсалтай нь 2015 онд яг тэр онцлогдсон өвчнийхөө улмаас нас барахаас өмнө маш олон өвчтэй хүмүүсийг урам зоригоор тэтгэж итгэл найдвар бэлгэлсэн ийм хүн байсан байна. Энэ эмэгтэй амьдралаас санаа аваад Бэйл хуурамчаар дуурайдаг байсан байх. Үсний өнгө, стил имиж, ярьдаг, хэлдэг байсан зүйлс нэгэд бүгдийг нь нэг бүрчлэн хуусан гэж хүмүүс одоо л ярьдаг. Джессикагийн оршуулах ёслол дээр Бэйл өөрийн биеэр очиж өөрийнх нь хамгийн сайн найз байсан гэж хинээс ч илүү чангаар уйлжсэн ч тэнд Бэйлийг таньдаг, мэддэг нэг ч хүн байгаагүй. Тийм үйл явдал бас болсон юм бэлээ. Бэйл Instagram дээрээ би биеийн хор гадагшлуулах шүүс өдөр болгон уугаад байсан чинь миний хавдар бүр нүдэнд харагдахуйц илт багсаж байгааг нь олж мэдлээ. Энэ үнэхээр үр дүнтэй юм байна. Бүх зүйлийг өөдрөөр харцгаая гэсэн тайлбартаагаар Instagram дээр байнга л олон төрлийн хүний бие хэрэгтэй хүнсний жор, дасгал хөдөлгөөн хийж байгаа зураг, хамгийн аимшигтай хавдрыгч, ялан дийлэх супер хоолнууд, хор тавдрын эсрэг смутиний жор зэрэг нийтлэлүүдийг бичиж жинхэнэ утгаараа хавдрын эсрэг эрүүл мэнд зөв хооллолтоор алдарсан алдартай инфлюенсер болсон. Алдартай болсныхоо дараа Clive гээд өөрөөсөө нэлээд хэд ах найз залуутай болсон байгаа.
Бэл байнга л уцаа уралдаж, сошиал дээр худлаа нийтлэл, худлаа жор бичих гээд завгүй байдаг гэсэн болохоор хүү Оливерт нь энэ шинэ найз залуу болох лайв анхаарал хандуулж байнга асарч санаа тавьдаг болсон. Бэл сошиал дээр миний эд шидийн мэт эмчилгээний хөтөлбөр гэх мэтээр улам гүн гүнзгий олныг хамарсан хүрээнд нөлөөлж эхэлсэн. Жишээлх юм бол би хавдраар өвчлөөд нүднээ хараач муудажсэн бол луугангийн шүүсийг ингэж бэлтгээд ингэж уусны хүчинд илүү тод хардаг болж байгаа. Бас огт хоол идэхгүй заримдаа хэд хоног бүр заримдаа хэдэн сарын турш зөвхөн эмийн ургамлын ханд уугаад алюминий цуу уугаад клизм тавих юм бол биеийн бүх хорт вирус, шимэгч, бактери гадагшилж хор тайлагдж байна. Гэх мэтчлэн шинжлэх ухаанаар нотлогдоогүй олон зүйлсийг ярьж үр дүнд нь хавдрын хэмжээ жижигэрч тохоо хүртэлх хэмжээтэй шимэгч орхоо биенээс минь гарсан гэх болсон. Ерөнхийдөө тархины хорт хавдар хүнд шатанд орохдоо тархины гол үйл ажиллагааг гүйцэтгэдэг хэсгүүдэд нөлөөлчихсөн их хэмжээгээр илчлэгийг гуйруулсан байдаг учраас гаднаасаа хүн яагаад ч эрүүл харагдаж нөхцөлгүй байдаг байхад сарын хугацаа үлдсэн гээд байгаа бэл улмал өнгө зүс орж исэн. Уг нь өөрийнх нь яриагаар бол аль хэдийн нас орсон байх ёстой хүн байгаад байгаа. Эхэндээ Бэйлийн ярьж байгаа зүйл шинжлэх ухаанаар нотлогдоогүй зүйлс гэдгийг мэрэгчлийн эмчнэр хэлж дээрээс нь үгүйсгсэн сошиал хэрэглэгчид байсан ч бараг бүхэл дагагчид нь маш олноороо Бэйлийг өмөөрч эмч гэхээрээ л бүх зүйлийг мэддэг гэж бодоо юу. Тийм л юм бол яагаад хавдраар одоо хүртэл ийм их хүн үхээд идэх юм бэ гэж дайрч орж ирдэг байсан болохоор энэ арай худлаа байхаа гэж эсэргүүцэн тэр хүмүүсийн дуу хоолой бол тэгсгээд намдсан байгаа. Өөрөө хавдрын хүн шатанд орсон эсвэл эргэн тойрны хэн нэг нь хавдартай тийм хүмүүс Бэлд үнэхээр чин сэтгэлээсээ итгэж нэрэл ангаахын шинжлэх ухааны эмчилгээ үр дүнгүй сайн нөлөөгүй байгаа юм чинь би ч гэсэн Бэл шиг эрүүл хоол хүнсээр эмчилвэл яах вэ гэсэн хүмүүс олон байсан. Ерөн заавал өвчтөөч гэлтгүй өвдөхийг хүсдэггүй бүхэл хүн Бэлийн зөвлөгөөг, жор эмчилгээг дагахыг хүсдэг болсон. Алдар нэр нь дээд цэгтээ хүрсэн Бэл 2013 оны 8 сард The Whole Pantry гэдэг өөрийн аппликейшнийг гаргасан. $379 үнэтэй цагаан хоол, цавуулгагүй хүнс, сүүн бүтээгдэхүүн агуулгадаагүй хүнс, эрүүл мэндийн жигнэмэг, салаад, смути гээд төрөл бүрийн эрүүл хоолны жор зэргийг энэ аппликейшн агуулхаас гадна хажуугаар нь зөвхөн эрүүл хоол идээд хавдраас салхна гэсэн мэдээлэл зөвлөмжүүд хүргэдэг энэ аппликейшн дөнгөж гарсан эхний сарда 200,000 хэрэглэгчтэй болж хүнстэй холбоотой аппликейшны 1-р жагссан байгаа. Үнэхээр хүнд хэрэгтэй эрүүл хооллолтыг дэлгэрүүлсэн асуудалгүй аппликейшн байсан бол хинч маргахгүй. Гэхдээ Бэйлийн гаргасан энэ апп Америкийн Марта Стюарт гэдэг маш алдартай хоолны номны зохиогчийн жоруудыг багахан өөрчлөөд ер нь бол бараг л хуулаад ашигласан байсан. Тэрнээс гадна энэ аппаараа дамжуулаад Бэйл өөрөө яг жинхнээсээ тархины хорт хавдар туссан хүн биш хэрнээ би хавдартай, би хавдраа ялан дэлж байгаа шиг та нар ч гэсэн эмчилгээгээ зогсоо. Миний эд гиснийг идэхэд л эрүүл болно гэдэг мессежийг өгчээсэн болохоор энэ бол яагаад ч байж боломгүй. Эрүүл болохын тулд юун ч идэхэд бэлэн байгаа. Тэр хорт хавдартай хүмүүстээр ингэж тоглолт хийн гэдэг бол маш аюултай. Олон хүнийг үхэл түргэж болох үйлдэл байгаа. Энэ Бэйлийн хамгийн муухай зүйл нь та нар эмчилгээгээ зогсоо гэдэг дээр гол point нэгээд явж байгаа. Ганцхан Австралч гэлтгүй дэлхийд даяар энэ аппыг зохиосон зохиогч Бэйлийн талаар ярьж энэ эмэгтэй ч гэсэн хавдартай хинээ ийм эрүүл харагдаж хүүгийнхээ хажууд удаан амьдарч байгаа шалтгаан ерөөсөө л энэ апп дээр байгаа жорууд гэж бүгд тэрний хуурамч түүхэнд итгээд эмчилгээгээ зогсоосон хүмүүс хэдэн мянгаар байсан. Хүмүүс Бэйлийг хараад амьдарч чадна гэсэн итгэл найдварыг авдаг байсан болохоор бүгдээ л тэрний сошиал хаяг руу өөрсдийнхөө амьдралын түүх, ямар хавдартай, яаж шаналж байгаагаа сэтгэгдэл хэлбэрээр болон хувь чатаар маш их хэлгээдэг байсан. Бэйлийн хувьд бол үлгэрийн юм шиг өдрүүд өнгөрчээсэн байх. Тэр их хүсээд байдаг хайр хүндлэл, олон нийтийн анхаарлын төвд орох, дээрээс нь бүр бизнес нь амжилттай их хэмжээний орлоготой болсон хүнд өрөвдөх сэтгэл огт байгаагүй. Сүүл рүүгээ бүр байж боломгүй копигоор клизм тавих мэтийн санаанаасаа зохиосон эмчилгээний аргуудыг хэлж тэрнээс нь болоод 2 хүн нас орсон хэрэг хүртэл гарсан. Нэг жишээ дурдах юм бол Кайли гэдэг цусны хавдраар өвчлсөн эмэгтэй Бэйлийн хавдраа ялан дэлж байгаа эдгээр үйл ажиллагаанаас нь урам зориг аваад эмнэлгээс үзүүлж байгаа эмчилгээгээ бүгдийг зогсоож Бэйлийн арга барилаар зөвхөн жуус уугаад тэр копины клизмын тавиад бүр хий гэсэн бүх зааврыг нь дуурайж агаад өвчин нь
огцом хүндэрч бараг үхэнгээ алдаад буцаж эм тарианыхаа эмчилгээнд орсон юм байна. Ганцхан энэ Кайлич гэлтгүү Бэйлийн аргаар явж агаад хэнд ч мэддэхгүй нас орсон хүмүүс энэний ард хичнээн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ эрүүл сарвал байгаа бид нар энэ хүмүүс яагаад ийм тэнэг юмд итгээд дагаж дуурайгаад байдаг байна гэж бодож болох ч гэсэн амь насан дээсэн дөрөөн дээр байгаа гэр бүлийнхээ хажууд нэг хоногч болтугай илүү байхыг хүссэн хүмүүс юу ч хамаагүй боломжтой гэсэн болгоныг хийхийг хүснэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тийм болохоор итгэсэн хүмүүсийг биш түүх зохиож худлаа итгэл найдварыг төрүүлсэн луурчдыг ер нь бол буруутгах нь зөв шүү гэдгийг хэлмээр байна. За, Bell Gibson App-аараа дамжуулан хэдэн сая долларын ашиг олж 2015 онд Apple Watch-ийн үндсэн цэсэнд манай The Whole Pantry application суулгагдах боллоо гэдгээ зарласан. Apple компани янз бүрийн арга хэмжээнүүдэд урагдан оролцож жинхэнэ утгаараа томоохон инфлюенсер нөлөөлөгчдийн нэг болсон байгаа. Бас Penguin гэдэг томоохон хэвлэлийн компаниас таны журуудыг ном болгож гаргах хүсэлтэй байна гэдгээ хэлж хамтарч ажиллах санал тавиад ном нь хүртэл гарсан. Бүр тэр номныхоо интрон дээр хүүтэйгээ ахуулсан зураг тавиад 5 настайгаасаа хоол хийсэн, аавыгаа мэддэггүй, ээж ах нь өвчтэй, би хорт авдартай гэд нөгөө худлаа зохиомл амьдралын түүхээ бичсэн байсан. Алдартай болохынхоо хэрээр орлого нь улам өсөж үнэтэй машин, далайн эргийн тансаг хавас худалдан авч бүх зүйл нь брэндээр солигдохоос гадна ажил хэргийн бизнес аяллуудаар энд тэнд ихтгэл тавьдаг болсон. Нүүр ам нүч хүдээ янзлуулж гадаад төрхөндөө ч гэсэн том өөрчлөлтүүдийг хийсэн байгаа. Ажил нь нэмэгдэхийн хэрээр Bell өөрийн гэсэн компанийг байгуулсан болохоор доороо нэлээд хэдэн ажилчидтай болсон. Хамгийн түрүүнд Bell-ийн ажилчид Bell-ийг нэг л биш зохиомл гэдгийг нь анзаарсан. Ажилчид нь жорных нь тайлбар дээр юу бичих, хэрхэн тайлбарлах талаар асуухад шууд Google-с мэдээлэл хайдаг. Өөрөө ярьж байгаа юмаа сайн мэддэггүй. Зарим ажилтнаа эмнэлэг орно гэж хэлсэн хэрнээ өөр хүмүүстэй хоол идэхээр явсан ч юм уу. Эсвэл хавдрын эмнэлэг явчаад ирье гэснээ шүдээ янзлуулсан, нүүрэндээ ботокс филлер хийлгсэн ирсэн байх жишээтэй. Үг үйлдэл нь маш их зөрж байгаа нь харагдаж ажилчдаас гадна Bell-ийн хамгийн сайн найз бас ажлын хамтрагч болох Chanel гэдэг эмэгтэй Bell-ийг хардаж эхэлсэн байгаа. Chanel Bell хоёр анх яаж танилцсан бэ гэхээр 2012 онд Bell компани анх байгуулж эхэлж авах үед Chanel дадлагын сэтгүүлч байсан болохоор Bell-ээс ярилцлага авч агаад битгээ анх танилцсан. Chanel анх Bell үнэхээр хүчирхэг, бусдын төлөө гэсэн гайхалтай эмэгтэй шиг санагдаад ярилцлагынхаа дараа илүү дотносож найзууд болсон боловч цаг хугацаа явахын хэрээр Chanel-д Bell нэг л биш санагдах болсон. Тэгэж явсаар 2014 онд Bell Instagram-аараа дамжуулаад би тархины хорт хавдраас гадна элэг, савны хорт хавдартай болж хавдар улам бүр миний биеэр тархаж байгааг олж мэдлээ. Би үнэхээр их шаналж маш их хэцүү байна гэсэн постыг оруулж бүх хүнийг шоконд оруулсан. Peel гэдэг хавдрын алдартай эмчдээр үзүүлж энэ оншоо мэдэж авлаа гэж бичсэн байгаа. Яг бодит амьдрал дээр бол Peel гэдэг хавдрын эмч байдаг нь үнэн ч гэсэн сүүлд би Bell гэдэг хүнтэй нэг ч уулзж байгаагүй, хараачгүй, танихгүй хүн байна. Би тийм онш тавьж ясан удаа байхгүй гэдгээ энэ эмч олон нийтэд зарласан байгаа. Энэ постны дараа Chanel улам бүр Bell-ийг сэжиглэж бараг өдөр болгон уулздаг дотны найз маань яагаад ч тэгэж хүн дээр өвдсөн хэцүү харагдаагүй дээ гэд зүгээр дотроо бодож яваад байсан. Bell The Whole Pantry application-ийнхаа маркетинг дээр би олсныхоо хэрээр бусдад хуваалцахыг хүсдэг эмэгтэй учраас орлогоосоо маш их хандив тусламжийг бусдад үзүүлдэг гэж сурталчилдаг байсан. Bell Австралид амьдардаг 7 настай Joshua гэд тархины хорт авдартай хүү байдгийг мэдээд тэдний гэр бүл дээр очиж би хүүгийн чинь мэдэрч байгаа өвдөлт та бүхний сэтгэлийг үнэхээр их ойлгож байна гэд баахан зураг даруулж аваад Instagram дээрээ би энэ гэр бүлд 7 хоногийн орлогоо хандивлах болно гэж биччихсэн. Ингэж бичээд 1 жилийн турш Joshua хүүд нийт $300,000 буюу Монгол мөнгөөр бараг 1 тэрбум төгрөгийг хандивлаж ирснээр зарласнаар Bell-ийн нэр хүнд улам бүр өссөн байгаа. Сайн найз Chanel-ийн өнцгөөс харахад өдөр болгон сошиал дээр эрүүл хооллолт, хавдрын эсрэг тэмцэл ярьдаг хүн байнга түргэн хоол идэж, арх ууж, хар тамхи хүртэл хэрэгэлдэг бас уудаг юм нь тураах юмнээс өөр юу ч байдаггүйг мэдээд энэ яавч хорт тавдартай хүн биш байна гэж бодох болсон. Нэг өдөр Bell-ийн хүү Оливерийн төрсөн өдрийн үдшилэг болж ах үед Bell торт барьж ирж байхдаа гинэт тэнд цугласан олон хүний нүдэн дээр таталт өгч ухаан алдсан байжгаад
Хүмүүс сандралтж байх хооронд Шанель түргэн тусламж дуудыгээд утсаа авсан чинь Бэл гинэт зүв зүгээр юм шиг болоод босоод ирсэн. Энэ байдлыг харснаас хэд хоногийн дараа Шанель Бэлийн хэдэн ажилчдтай хамт гэрт нь очоод "Чи үнэхээр өвчин чинь үнэн юм уу? Тийм үгүй" гэд шууд хариулаа. Эсвэл өвчтний түүхтэй эмнэлгийн дэвтэр ямар нэгэн нотлох баримт байвал яг одоо үзүүлээ. Чи эмнэлэг огт явдаггүй штэ Бэл гэхэд би гэртээ тийм сөрөг энергитэй юм хадгалдаггүй. Тэгээд ч би Пил эмчийн гэрт нь очиж хуваараа үзүүлдэг гэхэд нь Шанель гэрт нь хамт байсан Бэлийн найз залуу Клайв дээр очоод "Чи хамт амьдардаг юм чинь баттай мэднэ эцтэй. Бэл хор тавдартай гэдэг нь үнэн юм уу худлаа юм уу" гэхэд Клайв "Үгүй худлаа" гэж хэлдэг. Клайв ч гэсэн ер нь бол анзаараад мэдчихсэн байлээ. Гэхдээ Бэлийн хүүг төрсөн хүүшгээ бодож ээжээс нь илүү санаа тавьж хайрладаг болохоор дуугаа байгаад байсан юм а гэж Шанель хэлсэн байсан. Тэр өдрөө Шанель шууд Бэлд "Чи Apple Watchтай хийсэн гэрээгээ цуцалж энэ бүх арга хэмжээнүүдээ зогсоо. Хүмүүст үннээ хэл уучлалтгүй. Чиний одоо хийж байгаа энэ үйлдэл маш аюултай зүйл штэ" гэж анхааруулсан боловч Бэлийг зогсоож чадаагүй. Бүр Космополитен сэтгүүлийн 2014 оны хамгийн эрэлхэг эмэгтэйгээр тодорч сэтгүүлийн арга хэмжээнд оролцоож явж исэн. Энийг харсан Шанель Бэлийн ажилчидтай хамт олон нийтийн хэрэгсэлд мэдэгдээд энэ асуудлыг хариуцаж авсан сэтгүүлч эмч нарын бат гаргуулад шалгуулахад эмч нар дуу нэгтэйгээр "Үнэхээр ийм олон хавдрыг нэг дор гуссан бол эмчилгээ хийлгэхгүй зөвхөн хоол хүнсээр амьд байх магадлал маш бага" гэдгийг баталсан. Сэтгүүлч нар өшөө судлаад үзэхэд Бэл өөрийгөө 26 настай гэж ярьж явдаг байсан ч үнэн хэрэгтээ 23 настай байсан. Өөрийнхөө насыг хүртэл худлаа хийсэн болж таарч байгаа. За насан ч яах вэ гэхэд тэр бүх хугацаанд хандив тусламж үзүүлсэн гэд ярьдаг байсан хүүхдийн байгууллага, Индонезийн хорт тавдрын төв зэрэг бүх байгууллагатай нь холбогдоход нэг ч тусламж авсан байгууллага огт байгаагүй. Тэр ч байтугай Бэл гэж хэн болохыг ч мэдэхгүй байсан. За ядаж нөгөө 7 настай Жошуа гэд хүүд өвсөн байлгүй дээ гэж судалсан чинь мөнгө өгөх нь байтугай Жошуагийн аав ээж нь хүүгийнхэн зургийг Бэл Instagram дээрээ тавиад тусламж үзүүлдэг, хандив өгсөн гэж худлаа пост бичиж Жошуа туслахыг хүссэн хэн бүхэн аппликейшнээ татаад хэрэглээрэй гэж сурталчлаад явж ясныг нь мэдээгүй байсан. Ер нь хувь хүний өвчний түүхийг хинч олж мэдэх аргагүй, хуулиараач боломжгүй учраас сэтгүүлч нар Бэл рүү "Та хизээ хаана эмчилгээ хийлгэж оншоо ямар эмнэлэгт хэрхэн олж мэдсэн бэ? Бас тусламжийн мөнгнүүд яагаад эзэндээ хүрээгүй вэ?" гэх мэтийн 21 асуулттай мэйлийг Бэл рүү явуулсан ч Бэл нэг ч хариу өгөөгүй шууд тэр даруйдаа нэг буйны байгууллагад $1000 шилжүүлсэн байгаа. 2014 он тэр чигтээ Бэлийн амжилтын оргил үе байсан бол 2015 оны 3 сарын 8-нд Бэл Гибсний үнэн төрх гэсэн мэдээ гарснаар бүх зүйл илчлэгдэж эхэлсэн. Гэхдээ үнэхээр хор тавдар тусдан үгүйг мэдэх боломжгүй болохоор мэдээний гарчиг нь эхлээд Бэл Гибсон нэг ч төөрөг хандивлаагүй, хор тавдар туссан гэдэг нь худлаа байх магадлалтай гэсэн гарчигтайгаар цацагдж байсан байна. Энэ мэдээний хариуд Бэл жинхэнэ уянгийн жүжиг тавьж надад ус сансан ажилтан маань бас атаархсан найз маань сэтгүүлч нарт худлаа мэдээлэл өгсөн байна. Үнэн үгүйг нь ч нягтлахгүйгээр нийтэд цацсан сэтгүүлч нарыг би шүүхэд өгөх болно. Хандивын мөнгө эзэндээ заавал очино. Энэнд бол шат дамжлага гэж бас байдаг гэсэн тайлбарыг өгсөн. Дараагийн Бэлийн хийсэн зүйл бол 60 минут гээд Австралийн хамгийн алдартай орох гэж байгаа хүн нь хүртэл төлбөр төлдөг тим нэвтрүүлэгт орсон байгаа. Энэ нэвтрүүлэгт орчхол юм бол бүх зүйлийг залруулж болно гэж Бэл бодсон боловч харин бүх зүйл эсрэгээр болсон. Үзэгчид, сошиал хэрэглэгчид тэнэг хүмүүс биш шүү гэдгийг энэ кейс бол жинхэнэ утгаар нь харуулж чадсан. Нэвтрүүлгийг ерөнхийд нь товчхон ярих юм бол Бэлийн хэлсэн зүйл нь би ч өөрийгөө саяхны хүртэл хор тавдартай, удахгүй үхэн гэж боддог байсан. Үнэхээр гунигтай ичхэвтер байна. Гэтэл энэ бүхэн эмчийн буруу онцноос болсон байж би ч гэсэн хохирогч бүгд эмч нарын буруу гэд хаана байдаг, хэн гэдгийг ч мэддэхгүй эмнэлэг эмч нарыг буруутгасан. Ер нь бүх зүйл явж ээж минь буруу, хар багаас минь гэрийн ажлаар дарж намайг ийм болгосон. Хор тавдартай биш гэдгээ мэдээд би үнэхээр гуниглсан гэд бүр иймх замбраагүй олон зүйл ярьсан байгаа. Гэхдээ энэ нэвтрүүлгийн хөтлөгч үнэхээр аимшигтай гярхай, яг л мөрдөгчг, хор тавдаргүй гэдгээ мэдээд гуниглсан гэд бүр бүх асуултаа эргэлцэн, яжилсан байдалд асууж исэн. Хөтлөгч Бэлээс анх яаж хавдартай гэдгээ мэдсэн гэсэн бэ?
Эмч өөрөө танаа гэрт ирээд чамайг үзэж онш тавьж өгсөн гэсэн үү гэхэд Бэл тийм ээ. Марк гэдэг эмчтэй би холбогдоод шинжилгээ өгмөр байна гэхэд манай гэрт ирээд жижиг хайрцаг шиг тийм төхөөрөмжөөр тэр төхөөрөмж нь бид наадаг пад хэлбэрийн хянагчтай байсан герман маягийн шинжилгээний төхөөрөмж гэж надад хэлсэн. Тэр эмчийн хэлснээр бол би 4-р шатанда орсон тархины хор тавдартай гэсэн. Дараа нь тэр эмчээ дуудаж үзүүлэхэд ч гэсэн миний биед өөр олон төрлийн хор тавдар байгааг хэлсэн гэхэд хөтлөгч тэгээд чи нэг ч удаа эмнэлэг яваагүй хэрэгүү эмнэлэг тогтож үзүүлэе гэж бодоогүй юу гэхэд бэл миний сэтгэл санаа үнэхээр хүндсэн болохоор тийм бодолч төрөөгүй эмнэлэг явахаас айсан гэж хэлдэг. Хөтлөгч нь толгоос ихсрээд миний бодлоор чи хор тавдар тусах ёстой гэж бодсон хүн шиг л байна гэж хэлдэг. Бас хөтлөгч эмэгтэй Бэлээс чи үнэн илчлэгддэг, үнэн гэж байдаг гэдэгт итгэдэггүй гэсэн асуултанд тийм ээ хүн үннээ хэлдэг байх ёстой гэж бүр үнэхээр гац сандраад тодорхойгүй энэ асуултанд маш хэцүү хариулсан. Дээрээс нь хөтлөгч бүр тэсвэр нь алдаад инээд нь хурж Бэл энэ үнэхээр энгийн асуулт. Чи яг хэдэн настай вэ гэдэг асуултыг бүхэл бүтэн 3 удаа давтаж асуухад би өөрийгөө 26 настай гэж бодож л амьдардаг. Би 26 настай гэдэгтээ итгэдэг. Би амьдралдаа 2 удаа нэрээ сольсон. Миний төрсний гэрчлэгээ 2 байдаг гэд үнэхээр утгагүй хариултуудыг хэлжсэн. 26 биш 23 настай гэдгийг нь улс даяараа мэдээд ахад бүх зүйлийг худлаа ярьж байгаа нь илтээсэн. Танаа ах чинь өөрөө аутизмтай биш гэдгээ хэлсэн штэ. Чи яагаад тэгж ярьж авсан юм бэ гэхэд Бэл бүр ихэр татаж уйлаад ах маань яагаад одоо хүртэл тэр талаараа ярихаас ичиж нуудгийг нь би ойлгохгүй байна. Би ч гэсэн хохирогч намайг тэр юмч хуурсан гэдгээ л давтаж яриадсан. Үзэгчид хүмүүсийг тэнэг, амархан хуурдагдана гэж бодсон ч тэнч итгэхээргүй тайлбар хийж хамгийн тэнэг байдалтай байсан нь Бэл өөрөө байсан. Өмнө нь Бэлийн талаар маш эерэг нийтлэл бичижсэн сэтгүүлчид нууц нэрээр нэг мэйл иржсэн байна. Наад чинь багада манай дүүтэй нэг ангид сурч байсан. Багаасаа л хор тавдартай гэж маш их худлаа ярьж авдаг байсан. Та нар мэдээ бэлтгэхдээ тэрийг нийтлэхдээ хүртэл хүнийг нь сайн судалжээ гэсэн мэйл иржсэн ч тухайн сэтгүүлч нэг тоогоогүй өнгөрсөн байлээ. Энэ нэвтрүүлэг цацагдсны дараа тэр сэтгүүлч үнэндээ тэрний бага насны сургуулийн амьдралын талаар имэйл надад иржсэн гэд нийтэд зарласан. Бас Бэлийн ээж ах хоёр гарч ирээд бас мэдгэл хийсэн байдаг. Бэлтэй хамтарч ажилласан Пингвин гэдэг нөгөө хэвлэлийн газар бид нар хүнээ судлаагүй ном гаргасан байна гэд яспын ясоор хүмүүсээс уучлалт гуйж Apple компани ч гэсэн Бэлтэй хийсэн гэрээгээ цуцлаад App Store-оос аппликейшнийг устгасан байгаа. Австралийн хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах байгууллага 2016 онд Бэлийг шүүхэд өгч шүүхээс эхний ээлжинд Пингвин хэвлэлийн компанийг судалгаа хийлгүүгээр ном хэвлэн борлуулсан хэрэгээр $30,000 торгуул өгч харин Бэл $410,000 буюу Монгол мөнгөөр 1,500,000 сая төгрөгийн торгуул ногдуулсан. Шүүх тэр торгуулийн мөнгнөөс Бэлийн хандив тусламж өгнө гэж амласан газруудад тодорхой хэмжээгээр олгоно гэж бодож байсан ч Бэл өнөөдрийг хүртэл нэг ширхэг центний ч торгуул төлөөгүй явж байгаа. Шүүхээс хүчээр гэрт нь очиж үнэтэй цүнхнүүд ганц нэг тавилга зэргийг нь хурааж аваад торгуулийн багахан хувийг нь олж авсан ч Бэл Америк руу нүгээд хүүхдээ LA-ийн үнэтэй хувийн сургуульд явуулж сайн сайхан амьдарч байгаа юм байна. Бас нэг шинэ мэдээ гэх юм бол найз залуу нь бол Бэлээс салцсан одоо өөр эмэгтэйтэй уулздаг гэд зургийн сошиалор бас нэлээд явсан. Энэ хооронд Бэл бас зүгээр суугаагүй Этиопия гэдэг улсад очиж хүний эрхийн төлөө тэмцэх хөдөлгөөнд илсээд дараагийнхаа залин хийх гэж группийнхээ гишүүдийн хөрөнгийг асууж явдаг байсан ч сүүлд тэр бүлгийнх нь удирдагч Бэлийг өмнө нь ийм түүхтэй луурчин байсныг нь мэдээд хөөж гаргасан байна. Гэхдээ ямар ч тач Бэл ямар нэгэн тодорхой хариуцлага хүлээгээгүй өнөөдрийг хүртэл Америкт тайван сайхан амьдарч байгаа юм байна. За өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлж байна. Өшөө олон болсон бодит гэмт хэрэг тайлагдаагүй нууцын талаар сонсохыг хүсвэл сувгтаа subscribe болон хонх лайка дарахаа битгий мартаарай. Тунгуудахгүй иргэн уулзтлаа. Түр баяртай.